Амьдрал нийцэхгүй байгаа хуулийг цаг алалгүй засдаг, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталдаг байх нь нээлттэй парламентын үнд зүйл юм аа. Улсын хурал гэдэг бол дарга бол биш ээ. Гишүүн гэхлээр тийм тусдаа ангиллалтай хүн болчдөг зүйл бол биш. Энэ хүмүүсийн үйл ажиллагаа ямагт ил тод нээлттэй байх хэвээр. Энэ хаврын чуулганд бол нэлээд ахиц гарсан гэж миний бодлоор харж байна. Гишүүдийн эрсцийг маш нээлттэй бараг 9 минут секундээр ингээ харуулдаг болж байна. Мөн одоо ард түмэн ч гэсэн гишүүдийг хуралдаа суудаг бай, их хурлын гишүүнийхээ ажлыг хийдэг бай гэж шаардж байна. Яг энэ үед бид нар бас одоо ийм хариуцлагыг өөрсдөөсөө хүртэл тавиад явж байгаа нэг зөв гэж бодож байгаа. Улсын их хурлын гишүүдийг бас нэлээд эрц үрдүн нөхцөл байдлуудыг сайжруулах гэж явж байгаа. Зарим нь дургүй байж магадгүй. Би бол хамтлагтай яг улсын их хурлын гишүүд үрдүнтэй, үр бүтээлтэй, хариуцлагатай байх ёстой гэдгийг би хатууд байна. 10 цаг яг цаг нь болонгод шууд эхлэв. Тэгээ гишүүд бүр нөгөө үг хэлэхэд бас эртцийн дараалалаар авдаг болохоор үг хэлэх гишүүд өглөө эрт хүмүүс эртцэндээ ороод ийм идэвхтэй юм зүйлүүд бас байгаа. Энэ гишүүд болон энэ татвар төлөгчдийн мөнгөөр цалиа авж байгаа хүмүүс ер нь одоо бас илүү хариуцлагатай, ажилдаа хариуцлагатай хандж байгааг илэрл болж байна гэж ингэж харж байна. Хүмүүс тангараг өргөсөн энд орж ирсэн л тэр хуралдаа суух ёстой, хуулиа батлуулах ёстой, идэвхтэй санаачлагтай ажиллах ёстой. Бид одоо ард иргэдээс сонгогддог төлөөлөл болж энэ одоо иргэдийнхаа тухайн тойрныхаа иргэдийн төлөөлөл болж байгаа хувьд төлөөлөл болсон иргэд маань бидийг хянах ёстой шүү дээ. Энэ учраас энэ ил тод байдал зөв гэж харж байгаа. Хэлэлцэж байгаа асуудал бүрийг иргэдэд мэдээлж тэднийг оролцуулдаг, амьдрал ойр хууль баталдаг парламент байхын тулд хууль тогтоолын төслийн талаар хүссэн хүмүүр санал өгөх тогтолцоог бий болгов. Үнэхээр энэ гишүүн бид нэр ихтгэл хүлээлгээд сонгосон. Гэтэл энэ сонгогдсныхоо үр дүнг харуулж чадж гин үгүй юу те гэдгийг бол сонгогчид өөртөө мэд хэрэгтэй. Ер нь энэ хаврын чуулганаас манай парламентын үйл ажиллагаа олон нийтэд ил байх. Тэгээд нөгөө их хурлцоо гишүүд их хурлцоо эр сайжирсан шүү дээ. Эрдсэн сайн байх юм бол байнгын орооны дарга. Эрдсэн сайн байх юм бол ахаа цаашаага сайд бол ахиж дэвшдэг байх нь нэн чухал. За мөн иргэд өөрснөө тойргийнхоо гишүүдийг үнэлэхдээ хэр идэвхтэй байсан бэ гэдгээс нь бас үнэлэх дүгнэх ёстой гэж бодож байна. Нэгт иргэдийг төлөөлөх, хоёрт хууль тогтоох, гуравт хяналт хэрэгжүүлэх. Тэгэхээр энэ иргэдийг төлөөлөх гол үндсэн чиг үүрэгч өөрөө ил тод шилэн байдал байхгүй юу? Улсын их хурлын дарга Бямб цогтын хувьд өглөө одоо 9 цагаас бүртгүүлсэн гишүүдийнхаа нэрийг одоо бас чуулганыхаа эхэнд бас хилдгээр улсын их хурлын гишүүдийн хувьд ч гэсэн аль болох ирэх юмсан гэдэг ийм одоо хүсэл бий болсон бас уралдаж одоо ирж байгаа тийм гишүүд ч гэсэн байна. Өмнөх одоо чуулгантай харьцуулахын ирж бол сайжирсан. Энд бол бас их хурлын даргын өөрийнх нь одоо шинж тодорхой зохион байгуулалт хийж гисэн нөлөөлсөн байх. Яг хуралдаа суух нь бол үүрэг байгаа. Үнэхээр одоо гадаа дотоод томилт өвчтөй зовлонтойгоос босдвол хуралдаа суух нь үүрэгтэй. Ингэж бид нар бүрэн мэдээлэл ав шийдвэрэж гисэн оновчтой гаргана шүү дээ. Эрд шилэн бус нь бол одоо иргэд гишүүдэд хяндаг болж байна. Тийм учраас эрд сайжрах. За одоо санал өгөхийг шилэн болоо. Энийг бол маш их төвчж. Яг л ийм байх ёстой. Ангийн хамт олон маань эрдсэндээ бол маш их анхаарч байгаа. За миний хувьд одоо бас өглөө хаяада өглөө 9 цагт ирэхэд манай гишүүд аль хэдийн эрдсэн яг 9 цагт нөгөө нэг 9 нэгтгэхэд онгоохыг хүлээгээд одоо хурууныхаа юун дээр дараад байж байгаа ийм байдалтай болсон. Тэгэхээр манай гишүүдийн маань эрс итвэх бол маш сайжирсан шүү гэдгийг бас хэлмээр байна. Нийт иргэн улсын эрх ашигыг эрхэмлэн улс төржилт талцал хуваагдлаас ангид байж ойлголцож нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг бодиттой харуулсан чуулган боллоо гэж дүгнэж байна.